За олон улсын сурлагын амжилтын үнэлгээгээр Монгол сурагчид муу үнэлэгдсэн. Энэ нь боловсролын салбарт өөрчлөлт, шинжилэл хийх шаардлагатайг харуулсан баримталсан юм. За иймээс засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сургууль цэцэрлэг барих төсвийг 2 дахин нэмэгдүүлж сургуулийн хөтөлбөрийг шинжилж байна. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд 2026 оны улсын төсөвт 5.3 их найдыг боловсролын салбарт тусгасан байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3%-ийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 4.8%-тай байжээ. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг ийм нэмснээр 2030 он гэхэд 108 сургууль 95 цэцэрлэг шинээр ашиглалтанд орох юм. Боловсролыг дэмжих жил гэдэг энэ зөвхөн мөнгийг л нэмээд байвал бүх юм зөв сайн болчихно гэсэн бол байхгүй. Бид нар энэ орчин үеийн энэ амьдралын хэм маяг өөрчлөгдөж байгаа. Үүнийгээ дагаад боловсролыг асуудал, хүн заах, нөгөө талаасаа хүүхэд сурах энэ хандлага маань өөр болоод байгаа. Үүний хүрээнд яг өнөөдөр хөтөлбөрийн шинжилэл явагдаж байна. Сургуулийн хөтөлбөрийн шинжилэл. Хөтөлбөр шинжилэгдэж гараад хөтөлбөртэй холбоотойгоор сурах хүч гарав, багшийн гарын авлагын ном гарна. За мөн дасгал ажлын дэвтэр гарна. 3 бүтээгдэхүүн гараад ирнэ. Хөтөлбөр дээрээ суурилсан. Энэ дээр унших хүчин хичээлийг дахиад сэргийж оруулж байгаа. За түрүүний ярьсан тэр дижитал шилжилт эднэргээд ялангуяа энэ боловсролын салбар дээр хэрэгжиж байгаа энэ зөндөө юмнууд байгаа энэ цахим шилжилтийн платформуд явж байгаа. Үүнийг чинь хэрэглэхийн тулд хүүхчин багаасаа энэ компьютерийн ухаан гэдэг хичээлийг нэгдүгээр ангиас нь оруулж эхлэх. Гэх мэтлэнгээр ингээд зах сухаас нь дурдах юм бол энэ бүх ажил маань ерөөсөө нэг юм цогц ажлууд яваад байгаа. Олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээгээр Монгол сурагчид дэлхийн дунджаас унших чадварын сорилт 5 жил, математикийн гүйцэтгэлд 2 жил, байгалийн ухааны сорилын гүйцэтгэлд 3 жилийн хоцрогдолтой гарсан. Мөн хот хөдөөгийн хүүхдүүдийн хооронд 3 орчим жилийн хоцрогдлын ялгаа байгаа юм. Тэгвэл боловсролын салбарт иргэд дараах дүнг тавьсан юм. Ер нь сургалтыг л сайжруулмаар байна. Айгүй тийм наацгаа сургалт айгүй хоцрогдож байгааг бодоод байгаа шээ. Анги танхимын хүлцээ мотол баг шүү. Тэгээд нөгөө багш магшийн цалин малин айгүй муу. Нийгмийн тэр талаас муу болохоор ч одоо тэгэл айгүй хэцүү болчихж байгаа. Хүүхдүүдийн төгсөд гарч ирж байгаа чадвар ер нь жоохон муудул шүү дээ. Ер нь сурлага муутаад л хүүхдүүд голцсон шүү дээ. Анги танхимын хүлцээ их муу. Тэ нэг ангид 60-70 хүүхэд бүтдэг шүү. Тэгээд ер нь чанартай хүртээмжтэй тэм хүмүүсийг л бэлтгээсэй гэж хүсдэг те. Зарим нэг сургууль одоо ингээ 3 жилийн ангитай жоох шиг те тэр талаас жоохон бодвол зүгээр л гэж байна. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинжилэл ирэх 9-р сарын 1-ээс хэрэгжиж цаашид үе шаттай сургалтын хөтөлбөрийг цогцоор нь шинжилнэ. Мөн боловсролын реформыг орон даяар хэрэгжүүлэхээр зорж байна.